Жил бүр дэлхийд хууль ёсны дагуу хэдэн мянган хүнийг алдаг. Энэ бол цаазаар авах ял авсан хүмүүсийн ялыг гүйцэтгэж буй хэрэг юм. Хэдий орчин үед цаазаар авахаас татгалцсан олон улс орнууд байдаг ч одоо харин цаазын ялыг хэрэгжүүлж буй улсууд ч олон бий. Зарим улс орнуудад олон нийтийн өмнө цаазалдаг бол телевизээрээ шууд дамжуулдаг улс орнууд ч байдаг. Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэнд байсан бүхий л цаазаар авах аргуудын талаар ярих болно. Энэ бичлэг хит мэдрэг хүмүүст хүн дээр тусч магадгүй тул үзэхгүй өөр бичлэг эхлүүлнэ хэмээн хүсэж байна. Ингээд эхэлцгээе. Эхний ярих цаазаар авах арга бол амьтны тусламжтайгаар гүйцэтгэх арга юм. Энэ арга нь дэлхийн түүхэнд маш түгээмэл байсан хамгийн эртний аргуудын нэг үлээ. Эртний Египтүүд цаазаар авах хүнээ матарт хайж өгдөг байсан бол энэтхэгт заанаар дэвсүүлж алдаг байв. Дэвслэх нь зааныг ашиглах цор ганц арга биш. Тусгай сургагдсан заанууд ялтанг хушуугаараа ороож аваад дээш шидэж, агаарт байхад нь хушуугаараа цогтдог байж. Мэдээж өөхөх хүртэл нь энэ нь үргэлжлэнэ. Харин нохтод бариулах аргач улс орнуудад байсан ба хамгийн гутамшигтай аргуудын нэгт тооцогддог байв. Моринд чирүүлж цаазлах аргач улс орнуудад байсан нь Германд бас моринд чирүүлж алдаг байлаа. Тэнд гэхдээ голцоо эмэгтэйчүүдийг ингэж цаазалдаг байсан гэжээ. Амьтны тусламжтай цаазлах арга эртний ромчуудын дунд бас их түгээмэл аргуудын нэг байсан юм. Ромчууд цаазлах хүнээ том шуудаанд ямар нэгэн амьтантай хамт хийгээд амсрыг нь бүх бат гэгч нь оёод ус руу хийдэг байв. Могоо дахиа эсвэл нохоотой хамт хийдэг байсан нь илүү өвдөлт мэдэрч үхэн гэж үздэг юм. Ер нь энэ аргад зөвхөн аратан амьтдыг ашигладаггүй. Үхэр, тэмээ, зэрлэг гахаа хонч ашигладаг байлаа. Таруу мэтийн мэрэгч амьтдыг ашиглаж цаазалдаг хэрцгий арга байсан нь хүний гидсэн дээр төмөр сав хөмрүүлж тавиад дотор нь мэрэгчээ хийж савн дээр нь гал асаадаг арга. Халуунд өөхөгт өгсөн мэрэгчд хүний гидсийг ухаж орох замаар тарчлааж алж буй хэлбэр юм. Гэхдээ амьтан ашиглаж цаазлах арга үргэлж найдвартай бас ажилдаггүй байсан гэжээ. Жишээ нь Ромын эзэнт гүрэнд нэгэн боолыг алах гээд арсланд шидэж өгсөн ч арслан түүнийг алах биш гэрийн муур шиг л очоод эргэлсэн түүхтэй. Азийн зарим оронд барыг шүүгч болон ашигладаг байсан түүхүүд ч бий. Тэд гэмтэй хүнийг баранд шидэн өгч бар хэрвээ түүнийг идвэл гим буруутай байж харин алахгүй бол гим буруугүй юм байна гэд сулалдагч байв. Харин викингчүүд алах хүнээ торхонд хортой могоонуудтай хийгээд битүүмжилж алдаг байсан юм. Үүнээс гадна шувууны хорхоо шавжнаас тусламжтайгаар ялыг гүйцэтгэдэг байлаа. Хүмүүсийн толгойг нь зөвхөн цухуулгаад газарт болж харин сэгээр хоолдог махчин шувууд амьдаар нь толгойг нь тоншиж иддэг арга. Төв Америк болон Өмнөд Америкийн, Африкийн зарим орнуудад хүнийг амьдаар нь шоргоолзуудад бариулах нь хамгийн амжигтай цаазлах аргуудын нэгт ордог байлаа. Хэдэн сая шоргоолцны хоол болдог байсан бөгөөд тэд 2 хоногт бүхэл бүтэн морь идчихдэг гэв. Эртний хетүүд гэмт этгээдүүдийг зүгийнүүдэд хатгуулж алдаг байсан бол Өмнөд Америкийн зарим үндэстнүүд махчин пираны загас болон авраг загсанд цаазаар авах хүнээ өгж идүүлдэг байв. Дараагийн арга бол гидсийг нь ярж алах арга юм. Эртний Грек Ромд зүгээр гидсийг нь ярж алдаг байсан бол Азийн орнуудад заавал гидсийг нь хүүлж алдаг байв. Италийн Форми хотын хамт ламтны бүдүүн гидсийг нь гаргаж ирээд зориултын эргүүлдэг механизмаар бэхэлж ороож хүүлж алсан түүхч бий. Мөн Япончуудын харакири хийх ёсыг ч энд мөн дурдах хэрэгтэй. Сурвалжит эмэгтэйчүүдэд аав нар нь хормынхын өдөр ирээдүйд харакири хийх болов гэд зориултын хутга бэлгэлдэг байж. Тэдэнд багаас нь хэрхэн энэ зан үйлээ хийхийг нь заадаг ба эмэгтэйчүүд 2 хөлөө өвдөг хавьд нь боож харакири хийдэг байсан нь үхэх үедээ зогсгүй байрлалд орохгүй гэж сэргийлдэг нь тэр юм. Бас нэгэн түгээмэл цаазын ял гүйцэтгэх арга бол өндрөөс шидэх. Эртний Ромд 40 орчим метрийн өндрөөс хадан хясаан дээрээс шидэж алдаг байв. Энэ аргыг ихэвчлэн боолуудад мөн хулгай хийсэн эсвэл бослог гаргасан хүмүүст хэрэгэлдэг байлаа. Өндрөөс шидэх аргуудад зүгээр нэг өндөр газар биш, доор нь заавал ямар нэгэн зүйл байдаг нь Египтэд матрууд байх бол Грекэд том чулуунууд, харин эртний Перст доор нь жад бэхэлдэг байв. Ромд мөн театрын үзэгдэлд цаазаар хүнээ ашигладаг байсан нь хэрвээ жүжигтэн цавчим хаднаас шидүүлж өөхөх дүр байвал тэр хүн нь цаазаар ахуулах ялтан сонгож шидснээр маш бодит жүжиг тоглодог байлаа. Ялаач гүйцэтгэгч нь жүжигч амжилттай үнэмшилтэй тоглоно. Нэг сумаар 2 туулаа. Харин хожим манай үед буюу Вьетнамын дайнд мэдээлэл өгөхөөс татгалцсан олзны хүнийг Америкчууд нисдэг тэрэгнээс доош шиддэг байж. Өлсгөж алах.
Хүмүүс түүхэндээ янз бүрийн хэлбэр хэмжээ материалуудтай баг зохиож, хоригдлыг огт юм идүүлэхгүй байлгаад өлсгөж алдаг байж. Европт ийм багийг өсөглөнгийн баг гэж нэрлэдэг байсан юм. Цаазаараа хүндээ баг зөвлөхөөс гадна бас нэг өсгөж алах арга байсан нь лир хэлбэрийн зориултын төмрийг аманд нь хийж арын хэсгийг нь эргүүлэхэд лир улам тэлж хүн юм идэх нь битгий хэл орилж хашгирч чадахгүй тарчилж амаа хаач чадалгүй байсаар өгдөг байна. Энэтхэгт цаазын ял авсан хүний аманд нь хайлуулсан тувлаг цутгаж алдаг байсан бол Африкийн зарим овог аймагуд алуурчинг алсан хүнийхэн цогцтой хамт бэхлэн хүлж хамтд нь ялцруулдаг байв. Харин Францад шашны мөргөлдөөний үед клевинистүүд католикуудыг хоёр хоёроор нь хүлж өлсгөөд дараа нь бие биенээ хэрхэн идэж эхлэхийг нь харах дуртай байжээ. 1936 онд Испанд болсон иргэний дайны үед бүгд найрамдагчид дайснуудынхаа ам руу бетон зуурмаг цутгаж алж байсан юм. Дараагийн ярих алдартай арга бол хүнийг амьдаар нь цутгах. Японд 15 дугаар зуунд гүүр барихдаа цаазаар авах хэрэгтнүүдийг гүүрний суурьнд амьдаар нь цутгадаг байв. Тэд хүмүүсийн сүнс гүүрэнд илүү бат бөх чанар өгнө гэж итгэдэг байсан юм. Харин 14 дугаар зууны үед Парист 30 орчим тусгай шорон байсан гэдэг ба хоёрыг харьцах нь 3 метрийн өрөөнд 20 орчим хүнийг чихэж цоожилдог байсан гэдэг. Торонд хорих. Дундад зууны үед Европт ихэвчлэн шашны холбогдолтой хүмүүсийг цааслахтаа цус урсгахгүй алах гэд торонд хордог байв. Хүнээ хийсэн тороо хотын төв талбай сүм дугных нь үүдэнд өлөгдөг байна. Торон дах хүн өлсөж цангаж өгөхөөс гадна хүмүүс чулуугаар шидэж сүүлчийн өдрүүдийг нь бүр зовлонтой болгодог байсан гэв. Цаазын ялуудын түүхийг өгүүлэх энэ бичлэг та бүхэн таалагдж байгаа гэж найдаж байна. Одоо та бүхэндээ гялс цоо шинээр гарч буй Согомо гэх аимшигын цувралын талаар товчхон мэдээлэл хүргээд бичлэгээ үргэлжлүүлцгээе. Согомо цуврал нь хайтингийн ижил нэрт зохиолоос сэтвэлсэн цуврал бөгөөд S Audio M-Book платформд Согомо нэрээр хайвал өндөр үзэлттэй байгаа зохиол юм. Агуулгын хувьд готоо өгөн ойгоос няра хөөхөд олж гэртээ аваачиж өсөх хөр шийднэ. Хорсолд автсан ороолон өвгний олсон лусын охиныг харааснаар тэдний ойр тойронд аимшигын явдлуудыг дагуулan ирдэг. Монгол аимшигын цуврал дурлагчдаг шуугиулаад байгаа Согомо олон ангид аимшиг киноны бүх ангийг Univision-ы Монгол багц Look TV-гийн Namadia Originals-ээс үзээрэй. Namadia Pictures үзүүлж байна. Ханаас юу хөөхд аваад ирвэ? Хүүхдээ амдаар нь оршуулах гэх юм. Моэнда ангийн махар шинжил болгоод айтах юм болоо л гэж бодсон. Яхаа байна. Согомо аимшигын олон ангид кино. Хэрв та бэлэн бол Univision Look TV DD шин асаа. Цовдлох. Македон Грект боолуудыг цааслах бол цовдолдог байсан бол хүнд гэмтэрэг хийсэн хүнийг мөн цовдлно. Цовдлох мод нь заавал бидний дасал болсон шиг хэлбэртэй биш. Т үсэг шиг хэлбэртэй, X үсэг шиг, U үсэг шигч байдаг байв. Харин буруу харсан загалманд хүмүүсийг толгоогоор нь доош харуулж цовдолдог нь илүү их тарчлааж алах гэсэн зорилготой. Ихэнх хүмүүсийн боддог шиг цовдлогдсон хүмүүс өлсөж юм уу цангаж өгдөггүй. Тэд амьсгалын дутагдлаас болж аажмаар өгдөг байна. Амьдаар нь булчлах. Манай эртний өмнөх 220 онд Хятадын эзэн хаан Хуанзи 500 эрдэмтэнг амьдаар нь булчлах тушаал гаргажээ. Эдгээр эрдэмтдийн бичвэрүүд түүний үзэл бодолтой зөрчилдөж байснаас ийм харгас шийдвэрт хүргэсэн байна. Вавилоны эзэнт гүрний хуульд барилга чанаргүй баригдаж нурснаар хүн нас барвал тэр байшинг барьсан хүний хүүг амьдаар нь булдаг хуультай байв. Харин дундад зууны үед Францад эмэгтэйчүүдийг дүүжлэх бус амьдаар нь булшилж алдаг арга дэлгэрсэн юм. Тэд эмэгтэй хүн дүүжлүүлээд татхнаж өгөхийг харах нь тэмч зогсгүй гэж үзээд амьдаар нь болох нь илүү ёс зүйтэй гэж сонгосон болж таарав. Энэтхэгт 20 дугаар зуун гартал зарим овог аймагуудад эмэгтэйчүүдийг нас барсан нөхрийнхэн цогцтой хамт амьдаар нь оршуулдаг байлаа. Гадаслах гэх энэ арга нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн харгас аргуудын нэг юм. Орос улсад гэхэд 18 дугаар зууны дунд хүртэл хүмүүсийг гадсалж буюу гадсаа өгзгөөр нь оруулаад амаар нь гаргадаг байв. 300 Спартан кинон дээр хаан Леонидас хэрхэн өгтгийг санаж байна уу? Үнэн хэрэгтээ түүнийгч гисэн авраг гацсан дээр суулгаж нэвт сүлбэж цаазалсан гэдэг. Гадаслах арга нь ер нь дэлхийд даяар ижил ойролцоо байсан ч зарим зүйлсээр л хоорондоо ялгарч болдог байв. Нэг бол гацаа гидсээр нь оруулж сүлбдэг бол нөгөө арга нь өгзгөөр нь оруулж сүлбдэг. Энэ арга нь тэгтээ тэргүй маш удаан тарчлаантай аимшигт үхэлд хүргədэгч. Зарим тохиолдолд бүр их тарчлахын тулд мохоо гадас хэргэлдэг байсан гэдэг.
Хятадууд энэ аргыг өөрсдийнхөө өөрчилсөн. Хулсан гадас ашиглаж нэвт сүлбэд хулсны хөндөгөөр нь халаасан төмөрч оруулдаг байв. Арсыг нь өвчих. Эртний энэтхэгт цаазын ялтнуудыг арсыг нь галаар зумалдаг байж. Харин Перст эрх мэдлээ уруулан ашигласан шүүгч нарын арсыг амьдаар нь өвчөж, дараагийн шүүгчийн сандлыг бүрдэг байна. Нэг удаа Камбис гэх Персийн хаан шүүгч аавынх нь арсаар бүрсэн сандал дээр суулгаж ажилуулахаар мөн шүүгч хүүг нь томилсон байдаг. Шүүгч нараас гадна нөхөртөө үнэнч байгаагүй эхнэрүүдийн бас арсыг нь хуулдаг байж. Хойд Америкийн индианчууд алсан хүнээ деважинд аваачлахгүй гэж хуухыг нь огтлон хайдаг байсан нь тэдний итгэлээр Маниту гэх бурхан өгсөн хүмүүсийг үстэж деважин руу авч явдаг байсан гэдэг итгэлтэй холбоотой. Мөчлөх. Энэ аргыг персчүүд мөн олон янзаар хэрэглэж ирсэн байдаг. Тэд хуруунаас эхлээд сарвуу, хөлийн хуруу, хөл, чих, хамар гэж огтлж байгаад хамгийн сүүлд нь толгойг нь авдаг байв. Аавыгаа алсан хүний гарыг бугуунаас нь тайрдаг байсан хөл 1832 он хүртэл үйлчилсэн гэдэг. Харин Иранд 1987 онд гэмт этгээдүүдийн гарыг бугуугаар нь тайрсаар байгаад залхсанд үүнийг нь хийх цахилгаан төхөөрөмж бүтээжээ. Өнөө хэрн гар хөлийг нь шийтгэл болгож тайрдаг практик оршсоор байгаа улсууд байдаг. Жишээ нь Пакистанд анх удаа хулгай хийвэл баруун гарын сарвууг нь тайрна гэдэг бол давтан хулгай хийвэл гар хөлийг нь тайрдаг байна. Эртний балар үе юм уу? Дундад зуунд биш тул одоо үед хэрв энэ шийтгэл нь гэмтэнг үхэлд хүргэж болсохгүй гэж эмч үзвэл тэнхэртэл нь ялаа гүйцэтгэхгүй хойшлуулдаг юм. Мөчлөх нь зөвхөн тайрах биш, морь ашиглаж дөрвөн мөчнөөс нь зэрэг тастуулж алдаг аргач бий. Харин Грект хүнийг хоёр модноос хоёр мөчнөөс нь уйж байгаад модоо зурагт үзүүлж байгаа шиг доош нь олсоор татаад олсыг зэрэг тасалж мод тэнийх үед хүн мэдээж олон хэсэг болж хуваагддаг байв. Тасдах урах. Эртнээс хэрэглэж байсан бас нэгэн аимшигт арга бол зориултын өргөстөө дугуунаас хүлж байгаад эргүүлэх арга юм. Нэг үгээр бол махны машинд хийж байна л гэсэн үг. Дугуй эргэлдэхэд доор нь бас төмөр өргөстөө хадаастай хэсэг байх ба тэр дунд хүн орж тасар татуулна. Бяцлах. Амьтны хэсэгт заанаар бяц гიშгүүлдэг байсан гэсэн бол энд хүний зохиосон тусгай бяцлах төхөөрөмжүүд ашигладаг байв. Одоогийн Бенин буюу Зүүн Африкт ялтанг хоёр том чулуун хавтангийн дунд хийж дээрээс нь дарж алдаг байсан бөгөөд ихэнхдээ эдгээр нь бас өргөстэй байдаг байлаа. Европт, Грек, Ром, Германд дотроо өргөстэй модон дугуйнуудын завсарт хийж бяцалж алдаг байв. Амьдаар нь шатаах. Гал ариусгадаг гэж итгэдэг тул дахил өргөх болон эд шид онцгой чадвартай эсвэл шашны эсрэг зүйл хийсэн хүмүүсийг шатааж байв. Катрин гэх эмэгтэй нөхрөө алж мөчсөн тул түүнийг галд 6 цагийн турш шатаасан гэдэг. Нэгдүгээр Франциск үед ялтанг урт бүдүүн тайрмал модны үзүүрт хүлээд доор нь гал асааж яг л дүүжин даажин гэдэг тоглоом шиг нэг гал руу ойртуулж нэг холдуулж илүү удаан тарчлааж алдаг байв. Энэ аргад хятадууд мөн онцгорсон байдаг нь 1915 хүртэл тэд ялтанд шатамгай шингэн уулгаад араас нь урт утас ходоод хүртлэн залгиулаад үзүүрийг нь шатааж амьд тесрэх бөмбөг болгож дэлбэлдэг байв. Хөрөөдөх. Эрт үед энэ цаазлах аргыг хоёр янзаар хэрэгжүүлдэг байв. Нэгд нь хэрэгтэнг дээш нь харуулж хэвтүүлээд яг л элбийн үзүүлбэрт гардаг шиг гэцээр нь хоёр хуваах бол нөгөөх нь босоогоор нь хуваах. Босоогоор нь хуваах нь бас аль талаас нь эхлэх вэ гэж хоёр янз байсан гэдэг. Хордуулах арга. Эртний Афинд хэрвээ сенатууд хүнд үхэх ял оноовол хор уулгадаг байв. Ийм аргаар алдарч сэтгэгч Сократыг мөн цаазалсан түүхтэй. Чулуугаар шидэж алах. Чулуугаар шидэж алах нь Библиэс өмнөх үед байсан эртний аргуудын нэг. 1979 онд Иранд Исламын бүгд найрамд улс гэгч байгуулагдаж, эрүүгийн хуулинд нь чулуугаар шидэж цаазлах ялыг эргүүлээ авчирсан юм. Хуульд эхний чулуугаар л алж болохгүй. Нэг хоёрхан чулууны дараа хүлчихгүй тулд том чулуу шидэж болохгүй гэж заажээ. Чулуугаар шидэж цаазлах талаар бүхэл бүтэн гарын авлага, зураг тууцтай заавар байдаг байна. Живүүлэх. Эртний Грект мөн үнэнч бус эхнэрийг модон сал дээр суулгаад ширүүн урсгалтай голд тавьж хэрвээ эсэм энд эрэг дээр гарч чадвал бурхад түүнийг өршөөсөн гэж үздэг байв. Германд ихэвчлэн голд биш намгинд живүүлж алдаг байсан бол Англид далайн төрлөг эхлэх үед усанд зайлшгүй автах ёстой газарт хүнийг хүлээд үлдээдэг байжээ. Дундад зууны үед бас нэгэн арга байсан нь хэрэгтэнг дээш нь харуулж байгаад ам руу нь ус цутгадаг арга. Энэ арга нь огт таслахгүй баг багаар үхтэл нь ус цутгах арга юм. Живүүлэхэд зөвхөн ус бас ашиглахгүй. Жишээ нь Японд малын ялагдсан толгойг нь дүрж алдаг байв. Буудан хорох. Эхлээд энэ аргын үр дүнтэй байдал эргэлзээтэй тооцогддог байв.
Цахилгаан сандал. Энэ арга нь маш их маргаан дагуулдаг арга юм. Хүнийг нийт 2 минутын турш тогоор цохиулах ба тогоор цохих нь дотроо үе шатуудад хуваагддаг. Эхний үе шатны үед хүн ухаан алддаг бол дараагийн шатанд нь амнаас нь хөөс сахарч цусч гардаг. 3-5 дугаар шатанд хүний биеийн температур 100 градус давж халдаг бол арьс нь энэ үед чирнэлийн ягаан өнгөтэй болно. 7-8 дугаар шатанд тархины судас шатаж нүдэнд бүлтэрч эхэлдэг. Энэ үйл явдлын албан ёсны гэрчүүд болон сэтгүүлчид бүх үйл ажиллагааны турш дуугүй байх ёстой бөгөөд зориултын системээр тэдний сууж байгаа өрөөнд цахилгаан сандалтай өрөөний чимээг хүргэж сонсуулдаг байна. Үхлийн тарилга. Энэ арга нь дээр дурдсан аргуудаас хамгийн энэрэнгүй аргадаа орж байгаач заримдаа бас алдаа гаргадаг нь судсыг нь олохгүй байх тохиолдол гарч хэдэн минутын турш яллагдагчийг тамалсан түүхүүд мэрсэр бий. За энэ хүрээд өнөөдрийн хүргэсэн цаазын ялуудын түүхийг өгүүлсэн бичлэг төгсөж байна. Та бүхэн төвшин сэтгэлд заавал хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Баяртай.